засгийн газрын бүс бүрэлдэхүүнийг өөрчилж тодорхой бүс багасгаж байгаатай холбоотой бас бид нэр зарлуудаа заавал эргэж харах хэрэгтэй юм аа. Тэгээд цаасан дээр бүтсэн байхгүй болчдаг зардал нь хэвээрээ байгаа гэж бас болохгүй. Одоо энэ улс орны эдийн засаг өөрөө ямар хүндэрч байгаа вэ гэдэг асуудал. Тэгээ би ер нь бол баянгын орон дээр ч хэлсэн хүндэн зориулж бүтцээдэг болсон байна гэд. Одоо бас нэг намаас хоёр шадар сайттай. Хүндэн зориулаад нэг шадар сайд аваа үлдсэн. Уг нь бол энэ номтой 2 сайд өгч ирсэн юм шиг үлээ. Номтой 2-ын татгалзаад тэр шадар сайд нь үлдсэн. Тэгээ ингээ хүндэн зориулж ингээд албан шалуудыг бий болгоод байдаг гэж болохгүй. За, үүнтэй холбоотой бас нэг хэдийн байгаамаа. Ер нь сүүлийн 2 жил 2024 он өөрөө сонгуулийн жил байсан. Үүнийгээ дагаа улсын төсөв бол тэлдэг. Сүүлийн 2 жил одоо энэ сангийн яамнаас гаргасан бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гэдэг ийм төлбөр хураамж дотор сүүлийн 2 жил гарангийн хугацаанд мэдээлэл сурчлагын ажил гэдэг дээр 31 тэрбум төгрөг зарцуулсан байна. Жишээ нь сангийн сайд 2024 он 146 сая төгрөг, 2023 он буюу сонгуулийн өмнөх жил 231 тэрбум төгрөг. Монгол улсын шадар сайд 2024 он 1.6 тэрбум төгрөг. 2023 он буюу сонгуулийн өмнөх жил 268 тэрбум төгрөг. Гэтэл авилгалтай тэмцэх газар сонгуулийн ерөнхий хороо 2004 онд сонгуультай жил мөртлөө сонгуулийн ерөнхий хороо 28 сая төгрөгийн одоо мэдээлэл сурчлагын зардал гаргасан байна. Гэтэл шадар сайдх 1.6 тэрбум төгрөг. Засгийн газар хэрлэх газрын даргын 2.4 тэрбум төгрөг. Сангийн сайдх 146 тэрбум төгрөг. Ингээд нэгтгэсэн дүнгээр 31 тэрбум төгрөгөөр сүүлийн 2 жил гарангийн хугацаанд мэдээлэл сурчлагын ажил засгийн газар хийлгэжээ. Энэ бол юу гэхээр төрийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр, төсвийн мөнгөөр тухайн үед албан шалтгаан байсан сайд нар сонгуул зориулж өөрийнхөө сурчлага хийсэн гэсэн үг. 2023, 2024 онод ийм өндөр тоонод. Нийлбэр дүнгээрээ 31 тэрбум төгрөг шүү. Тэгээ хэдийн энэ засгийн газрын бүс бүрэлдэхүүн цомпомж бууж байгаа ч гэсэн бид нар буцаад ийм урсгал зарлуудыг сайн хангиж хянжиж одоо энэ зарлуудаар одоо гаргахгүй болохгүй бид нар энэ их зарлыг чинь дийлэхгүй. За дахиад хурал зөвлөгөөнөөр дахиад 20 орчим тэрбум төгрөг. Одоо энэ төсвийн мөнгөөр өөрсдийгөө сурчилдаг, төсвийн мөнгөөр хурал зөвлөгөө хийдэг энэ байдлаа одоо зандаж тэр ерөнхий сайдын үед одоо талсан зогсоохыг би хүсэж байна. Ер нь дахиад альва бүтцийг хийхдээ үйл ажиллагаа, хөтөлбөр, ажил алсын хараа зорилгодоо тохируулж бүтцээ хийдэг болохоос биш хүн зориулж бүтц хийж болохгүй. Одоо дахиад бид нэг шадар сайд аваа үлдсэн байгаа шүү. Нэг намаас 2-ын 2 шадар сайдтай. Тэгэхээр ийм юмнуудаа бас бид нэр эргээд одоо хардаг, энэ юмнуудаа бас үнэлт дүнэлт хийдэг юм болохгүй бол үнэхээр болохгүй нэ гэдгийг хэлэх гэсэн юм аа. За тэгээд одоо нэгэнт одоо засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тодорхой хэмжээр бууж ирж байгаа. Энэ олон үндэсний давхарцсан чиг үүрэгтэй үндсэн орнуудад бүгдийг татан буулгаараа бэмцэх зайтай. Төрийн албан хаагчдаас 3 дахин өндөр цалинтай болсон байгаа шүү дээ үндсэн орооны ажилчид чинь. Тэгээд одоо дараа нь ямар зөвшөл үүсэх вэ гэхээр төрийн албаны зөвлөлтөөр энэ зовлон нэрнэ. Дараа нь энд ажилласан хүмүүсийг төрийн албанд ажилд ороход төрийн албанд ажилласан гэж үзэх юм уу, ажиллаагүй гэж үзэх юм уу? Тэгээд дахиад энэ асуудал ч өөрөө төрийн албаны зөвлөлтөөр дахиад зовлон дагуулж ирнэ. Тийм учраас энэ бүгдийг буулгаад төрийн албан хаагчид, төрийн албан хаагч нар статусуудыг бас тодорхой болгож өгөх хэрэгтэй байна гэдгийг хэлэх гэсэн.